миний одоо 3 жилийн хугацаанд тэргүүн үнээр ажилласан энэ заламж хойч болсон даваагийн уянга таныг бас энэ дээр гарч ирнэ үү гэмээр хэлж байна. За баярлалаа. Миний зүгээс би таны цэцэг гар. За дорн цаа бизнесийн манлайлал төрийн бас байгууллагыг одоо төдийгөөс өдий хүртэл авч явсан тэргүүндээ цаашдынх нь ажил амьдралд нь хамгийн сайн бүхнийг хүсээд энэхүү цэцэг шиг дэлгэрч яваарай гэж цэцэг гарталъя. За би анхлан санаачлан зохион байгуулсан үүсгэн байгуулагч нарыгаа урьж байна. Батөмрийн оюун чимэг, Дандан жижиглийн уянга, 5-8 мөнх цэцэг, Гэсрийн ууган цэцэг, Болбаатрийн ад заяа, Самдангийн дэлгэрмаа, Итгэлийн баднаа гарав, Ган төмрийн ганзул, Цолмонгийн цацрал гэсэн бүрэлдэхүүн тэгэр анхан үүсгэн байгуулагдж байжээ. За энэхүү хүмүүс маань байгаагүй бол өнөөдрийн дорн цаа бизнесийн манлайлал төрийн бус байгууллага маань бас байх уугүй юу гэдэг бас асуудал гарч ирнэ. Тэгээд өнөөдрийн энэхүү одоо төрийн бус байгууллагын маань өдөө зэрэгтэй авч яваа та нарынхаа арыг маань Батаадагт баярлаа. За үүн дотроосоо анхлан санаачилсан Батөмрийн оюун чимэг таныг дорн цаа бизнесийн төрийн бус байгууллагын зүгээс одоо хүндэтгэлийн цом гардуулж байна. За баярлалаа. 2026 онд надтай хамтран ажиллах удирдах зөвлөлийн бага та бүхэндээ танилцуулъя. За мэдээж даваагүй уянга миний бие тэргүүнээр ажиллана. За хэн мэдхийн энх тунгалаг, Гэсрийн ууган цэцэг, Ганс үхийн цэцэг дэлгэр, Цогтбаатрийн тунгалаг туяа, Бадамсрангийн бат чимэг, Оюун чимгийн цас гэрэл, Даннсрангийн онл туяа, Болбаатрийн ад заяа. За удирдах зөвлөлийн гишүүдэд урья. За удирдлагын багийн зүгээс үе үеийн тэргүүн нарт гартуулахаар Сяа нэрийн манлайллын цомыг Дандан жижиглийн уянга танд удирдлагын багийн зүгээс гардуулъя. Таныг урьж байна. Монголын залуучуудын холбооны залуу удирдагч одон гардуулах гэж байна. Монголын залуучуудын холбооны залуу удирдагч одонгоор эрхэм хүндэт Батөмрийн оюун чимэг таныг шагнасан байна. Баяр хүргэж тайсан өрье. За танд баяр хүргэе.
За миний бие оюун чимээг өгтөө цас гэрлэн нөхөр гурван хүүхдээ хамт амьдардаг эрх зүйч мэрэгжилтэй анх 2023 оны 8 сард нөхрийнхөө төрсөн нутаг болох Дорн аймагт гэр бүлээрээ нүүж ирсэн байгаа. За манай компанийн зорилго бол бидний гол зорилго бол сэтгэлтэй ажилтнуудын эерэг энергиэр үйлчлүүлэгчдэд тав тух баяр хөөр бэлэглэх юм. За бидний алсын хараа бол үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг тэргүүнд тавьдаг манлайлах зэрэгтэй үйлчлэгээний байгууллага байх гэсэн алсын хараатай ажиллаж байгаа. За миний би 2019 оноос хойш одоо хүртэл өөрийн хүсэл сонирхлын дагуу шаргуу хөдөлмөрлснээ эцэст өнөөдрийн Hamilton University барыг үүсгэн байгуулад амжилттай ажиллаж байна. За анх 2023 оны 10 сарын 5-нд Том Вонд буудлын нэг давхарт анх Hamilton нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. За дараагийн салбар маань болох Grand Trust та бүхний мэдхээр 5 ангийн гадна байрлах 2 шугаараа нэгээд бид 7 сарын 11-нд үйл ажиллагаагаа нэгээд маш амжилттай, маш их ачаалалтайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан байгаа. За дараагийн салбар маань 2024 оны 10 сарын 1-нд шинэ салбарынхаа энэ барилгын ажлыг эхлүүлж исэн. За байгууллагын интерьер зураг ер нь бол интерьер зураг ингэж гаргуулад за яг энэ зургаараа бид нар энэ ресторанаа ингэж тогтчулж үйлчлэгээ хийсэн байгаа. За манай байгууллагын бүтэц бол ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, менежер, офисын ажилчид, гатгооны ажилчид, заал гэсэн удирдлагын бүтцтэй байгаа. За ер нь бол 2025 оны 3 сараас Hamilton нэртэйгээр бүрэн шинжлэгдэн нээгдээд өөрийн одоо өмчлөлийн газартаа бүрэн шинжлэгдэн энд нээгдсэн байгаа. За ресторан маань Монгол болон Европ хоолоор үйлчилдэг. За үндэсний болон импортын согтруулах хундааны өргөн сонголттойгоор та бүхэнтэй үйлчилж байгаа. За гол зорилго маань гэвэл ер нь бол entertainment чиглэл дээр илүү их гол зорилгоо тавьж ажилладаг. За амьд хөгжмийн тоглолт, DJ set, байгууллагын үдэшлэг, хүлээн авалт, найр хурмыг бол өргөн дэлгэр маш онцлогтойгоор зохион байгуулахыг гол зорилгоо болгон ажилладаг байгаа. За тэгээд миний би ер нь бол түрүү жил Open Day дээр бас яг ийм танилцуулга тавьж исэн. Тэрэн дээр яг тодорхой яг өөрийнхөө яг гол юмнуудаа хэлж чадаагүй учраас энэ жил бас дахин ийм танилцуулга хийх боломж олгосон. За яг 1 жилийн хугацаанд бол манай байгууллага энэ ресторан маань нийтдээ 239 хүлээн авалт авсан байдаг. За ойролцоогоор давхарцсан тоогоор бол 15390 хүнд үйлчилсэн байгаа. 1 жилийн хугацаанд гэдэг бол бидний хувьд бол маш амжилттай ажилласан. Энэ хугацаанд бол биднийг SEO клуб байснараа би ямар их үр өгөөжтэй ажилласан бэ? Энэ хүмүүсээр ямар их хүрээлүүлж би ямар амжилттай ажилласан бэ гэдгээ өнөөдөр энэ та бүхэнтэй танилцуулж байгаадаа маш их баяртай байна. За анхаарал тавьсанд баярлалаа. За дахиад нэг сайхан алгадаш амжилт хүсье. Цаашлахын ажилд бас хамт олноос нь амжилт хүсье. За дараагийн бид бүхэн амжилтын түүхээ хуваалцах хүн бол хяналтын зөвлөлийн дарга Атомын дорн салбарын захирал Хэм эдхийн Энх Тунгалаг байна. Ингээд Энх Тунгалагийг энэ дээр өрж байна. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Дорн SEO бизнесийн манлайл төрийн бас байгууллагын хяналтын зөвлөлийн даргын үргэлж ажлыг 2026 онд гүйцэтгэж байгаа. Хэм эдхийн огтын Энх Тунгалаг байна. За та бүхэндээ би өнөөдөр өөрийн бизнесээ танилцуулангаа Дорн SEO бизнесийн манлайл төрийн бас байгууллагт 2 жилийн өмнө нэлсэн орсон байдаг. За үүнээс хойш миний бизнес, миний хувь хүнд ямар өөрчлөлтүүд, ямар ахицууд гарсан бэ гэдгийг та бүхэнтэйгээ хуваалцахдаа маш их баяртай байна. За эхлээд өөрийгөө бид овчхон танилцуулъя. За би газар зүйч бүс нутаг судлаач гэсэн мэргэжилтэй. Дорн аймгийн боловсролын салбарт би 10 жил ажилласан. За Солонгост бас тодорхой хугацаанд ажиллаж амьдарч байгаад Дорн аймагтаа ирээд сүүлийн 5 жил тасралтгүй бизнесийн салбарт шилжин орсон байгаа ийм хүн байгаад өөрөөр хэлбэл боловсролын салбараас бизнесийн салбарт шилжсэн гэсэн үг байна. За мөн Дорн аймгийн либерал эмэгтэйчүүдийн оюуны сан төрийн бас байгууллагын
Дорнтой аймгийн зохицуулагчаар ажилладаг. За мөн одоо энэ бизнесийн манлайл төрийн бас байгууллагада бас өөрийнхөө үүрэг барилыг гүйцэтгэж хамтарч ажиллаж байгаа. Бас нийгмийн идэвх оролцоогоо бас өөрийн дотоод манлайлалаа бас хөгжүүлж байгаа ийм хүн байгаа. За би та бүхнээс нэг зүйлийг асууя. Солонгосын атомын компани талаар сонсч ирсэн хүн байвал гараа өргөж. Вау. За магадгүй атомын компани бараа бүтээгдэхүүнийг хэрэгжилж ирсэн хүмүүс байна уу? Гараа өргөж. Вау. За маш их баярлалаа. За тийм ээ мэдээж чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг Солонгосын атомын компани энэ бизнесийг Дорнтой аймагта анх одоо Дорнтой аймгийнх нь аль бизнес төвийг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл одоо 3 жилийн хугацаанд амжилттай ажиллаж байгаа. Ийм сайхан бизнесийг олон түмэнд түгээж байгаа энэ ажлыг хийж яваа. За атомын компани маань та бүхэн манд нэлээд сонссон байна. 2-3 жилийн өмнө энэ тухай ярьж байхад хүмүүс сайн мэддэггүй байсан. За тэгээ бид нэр Солонгосоос бараа бүтээгдэхүүнээ оруулж ирдэг байсан. За би яагаад энэ бизнесийг хийх болсон бэ гэдгээ маш товчхон яриа. За би Солонгост байх хугацаанд атомын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байсан. Тухайн үед бол бизнес хийн гэсэн надад бол бодол байгаагүй. За ингээд яг 21 онд ковидын үед Монголд ирсний дараа Солонгост хэрэгжилсэн бүтээгдэхүүнээ ахиж хэрэглэх хэрэгцээ надад үүссэн. Тэгээ үүсгэхдээ би тэрийг эми сангаас ороод тэр битмицэг аваагүй. Энэ атомын бүтээгдэхүүн Монголд байдгийн болов үгүй болов гэж би сошиалаар судалж явж байгаад энэ бизнесийн энэ маркетингийг надад танилцуулах хүнтэй холбогдсон байдгийг. За ингээд өөрөөр хэлбэл энэ атомын бизнесийг хийхэд надад энэ атомын компани бүтээгдэхүүн намайг хөтлөж чиглүүлж орсон гэсэн. За атомын компаниг хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр шүлжээний компани гэж байна. За мэдээж шүлжээний бизнес бол манай монголчуудын нэг ташаа ойлголт байдаг л да. Шүлжээчд гэдэг ярьдаг тийм. Тэгэхээр энэ буруу ойлголтыг арилгахын төлөө бас ажиллаж байгаа. 21-р зууны бизнес бол угаасаа шууд худалдааны бизнес шүү дээ. Тийм учраас одоо бид ажлынхаа хажуугаар ганц орлоготой биш. Нэмэлт 1, 2, 3 орлогын суугтай болох яг 90-100-д амьдарч байгаа. Тийм учраас шууд худалдааны бизнес бол 21-р зууны одоо цэцэглэн хөгжиж байгаа, маш эрчимтэй хөгжиж байгаа. Энэ дижитал энэ орчинд бидний ажиллах, бизнес эрхлэх, орлого олох энэ боломжийг олгож байгаа ийм гайхалтай бизнес юм аа. За атомын компани гол үндсэн философи нь юу вэ? Намайг энийг хийх болсон гол шалтгаан нь юу вэ гэхээр үнэмлэхийн үн, үнэмлэхийн чанар. Бүтээгдэхүүн өөрөө маш чанартай учраас би өөрийн мэрэгчлээ орхиж энэ бизнесийг хийсэн байдаг. Магадгүй энэ бүтээгдэхүүний чанар надад бидэнд таалагдахгүй, хэрэглэгч таалагдахгүй бол энэ бизнес бас өдий хэмжээний амжилттай явах бас боломжгүй гэж ойлгож байна. За өөрөөр хэлбэл атомын дэлхийн онлайн супермаркет гэж ойлгож байна. Атомын онлайн дэлгүүрт юу байдаг вэ гэхээр хүмүүс ганцхан гоо сайхны бүтээгдэхүүн гэж ойлгодог. Үгүй энэ ахуйн хэрэглээний бүхий бараа бүтээгдэхүүн байдаг. Тийм учраас хүмүүс өөрийн хэрэглээгээ одоо харьцангуй чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг хүмүүс маш их хүсдэг болсон. Тэгвэл хэрэглээнээс буцаагаад цалин авдаг энэ системийг бид нар яагаад ашиглаж болохгүй гэж. За би багшийн ажил хийж яхнаа. За би одооноос нэлээд олон жилийн өмнө багшийнхаа ажлыг хийхээ болоод 8 жил болж байгаа. Сая гаруй төгрөгийн цалинтай байсан. За яг одоо энэ бизнесээс бол би сар 6 сая гаруй төгрөгийн орлогыг олдог ба. За тэгээ мөн энэс гадна би энийг ганцаараа хийдэггүй. Мэдээж шууд худалдааны бизнес, баг хамт олонны бизнес байдаг. Би манай баг доороо 50 компани захирлууд буюу бизнес эрхлэгчид хамтарч ажиллаж байгаа гэсэн. За 5 50 бизнесүүд нь юу вэ гэхээр багш нар, боловсролын салбарын, эмнэлгийн салбарын бүгд ажлынхаа хажуугаар эндээс нэмэлт орлогыг олж байгаа. Доод тал нь сая 500-аас 2 сая 500, 3 сая төгрөгийн орлогыг олох энэ боломжийг энэ атомын компани бизнесийн систем бидэнд олгож байгаа. Тэгэхээр энэ боломжийг олон хүнд олгохын төлөө бид өдөржингөө баг хамт олноороо хичээл зүтгэж ажиллаж байгаа. Тэгэхээр яагаад бид ганцхан цалин харж суух хэрэгтэй? Энэ бэлэн бизнесийн платформыг бид нар бас ашиглах боломжтой. Гар утастай бол интернеттэй бол өөрөө ахуйн хэрэглээний бүхий бүтээгдэхүүнээ атомын компани бүтээгдэхүүнийг хэрэгжилж үзээд тань төрсэн сэтгэлд нь ямар байна? Эргэж хэрэглэх боломж болцоо нь ямар байна те? Яг энэ сэтгэл дээр хэрэглэгчийн сэтгэл ханамж дээр энэ бизнесийн амжилт буюу бидний олох орлого яригддаг. За манай атомын бизнес маань өөрийн гэсэн юм платформтой байдаг. Энэ дэлхийн 27 улсын хил дээр хөврөх боломжтой.
За тэгээ би та бүхэнд хэлсэнчлэн гэр эрүүл мэнд гоо сайхан бие арчилгаа гэр ахуй хоол хүнс гэх мэтчлэн бид нар супермаркет руу ороод авдаг тэр бараа бүтээгдэхүүн бүгд энэ платформ дээр байдаг. Энийг монголчууд хэрэглэж болж байна. Энийг дорнотын хэрэглэж болж байна. Энэ гоё боломжийг энэ гоё одоо бэлэн бизнес систем дээр бид нар ажиллах бүрэн боломж хүн болгонд нээлттэй байгаа. За цааш нь хэлчихв. За мэдээж боловсролын салбараас бизнесийн салбарт шилжихэд маш их зүйл хэрэг болно. Өмнө бизнес хийж байгаа учраас судлах хэрэгтэй болно. Суралцах хэрэгтэй болно. Хамтрал хэрэг болно. Тийм ээ? За бизнесээ өргөжүүлэх хэрэгтэй болно. Надад бас хамт олон хэрэгтэй болно. За эдгээр асуудлууд бол миний өмнө бол тулгарсан. За тэгээ би мөн та бүхэнтэй адилхан 2 жилийн өмнө юуны SEO клубын нээлттэй өдөрлөг дээр та бүхний дунд сууж байгаад энэ шийдвэрээ гаргаж SEO клубын аль бисний гишүүнээр элсэж 2 жил тасралтгүй бас өөрийнхөө бизнесийг өөрийнхөө хамт олныг хувь хүн өөрөө яаж хамтарч болдог, яаж үнцийг үүсгэж болдгийг, яаж өөрийнхөө орлого бизнесийг нэмэгдүүлж болдгийг бол бид одоо 2 жилийн хугацаанд бол би харлаа. Энэ маань миний бизнесийн бас амжилтаар бас тодорхойлогдох баха. Агуулгуудтайгаа нэлээдгүй олон ажлын талаар явсан байж байгаа. Энэ 3 дугаар сарда багтаагаад бид нас Улаанбаатар хот руу Чембер бас хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ. Мөн 4 сард аялал жуулчлалын чиглэлийн томоохон бизнес форумыг бид бас зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Зэрэг олон ажил дээр та бүгд бас идэвхтэй хамтарч ажиллаарай. Тэгээ бүгдэнд нь ажлын амжилт, эрүүлэг хамгийн сайн сайхныг хүсье. За өнөөдөр SEO клубын 3 жилийн ойд оролцож байгаадаа миний би бас таатай байна. Тэгээ та бүхэн цугласан унтах нойр идэх хасан хүмүүсийн сайн сайхны нийгмийн хөгжлийн төлөө өргөлж дэвшиж явдаг энэ олон сайхан эмэгтэйчүүд, энд өргөдөж ирсэн энэ хөвгүүд, бусад ноёд хатагтай нарт бүгдэнд нь одоо баярлалаа. Та бүхний ажил үйлс өдрөөс өдөр дэвжин дэлгэрхийн үлзийтэй өрөөлийг өргөе. Миний намайг оюунтлаг гэдэг өөрийгөө танилцуулаагүй шүү. Иргэний нийгэм байгууллагуудын удирдах зөвлөлд нь ажилладаг юм аа. Иргэний нийгэм байгууллагуудыг бас бид бас хөгжүүлэх, тэнд байгаа эмэгтэйчүүдийн манлайллыг, хүний хөгжлийг удирдах гэж бас өөрийнхөө насны бас талын зориулж явсан нэг тийм эмэгтэй хүн байна. Тэгээ та бүхэндээ бас энэ уран цуглаад бизнесийн бүх юмаа ярьж байгаа бүхэл одоо энэ ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, эрүүл сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. За бүгдээрэнд нь сайхан өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө SEO клуб төрийн бас байгууллагыг үүсгэн байгуулагчид болон гишүүд хүндэт зочид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргээд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье өрөөё. Тэгээд миний би Баячхын оюутя Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн зүүн бүс хариуцсан зүүн салбарын дарга Дорн таймгийн салбарын тэргүүний ажлыг хийдэг. За манай SEO клуб бол одоо манай энэ төрийн бас байгууллагын араас гарч гад отхон ийм төрийн бас байгууллага маш их хүчтэй, эрч хүчтэй гарч ирж байгаа сайхан охтуудын нэгдэл хамтрал юм аа. Тэгэхээр та бүхэн маань одоо бас бүгдээрээ баялаг бүтээгчнэр, үйлдвэрлэгчнэр, шинийг санаагчлагчид ийм сайхан охтууд нэгдэж бас хамтарч нийгэмдээ дуу хоолойгоо хүргэж хүний хөгжлийн талаар хамтдаа хөгжиж байгаад одоо туйлын их баяртай байна. Ингээд одоо манай Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо бол нийтэд үйлчлэх төрийн бас байгууллага. Тэгээ та нартайгаа хамтран ажиллах санамж бичиг зурсан байгаа. Тэгээд манай хүний нөөцдөр тулгуурлаа. Та бүхэн маань одоо бас хамтарч бас маш олон одоо нийгэм тустай ажлуудыг бий болгоорой. Тэгээд Дорн таймагтай ер нь баялаг бүтээгчнэр бол одоо эдийн засгийн эргэлтийг сайжруулахын тулд бүгдээрээ хамтарч ажиллахаас өөр гарц байхгүй. Тийм учраас бид нар одоо маш олгуулаа байж бие биенээ худалдаа авалт хийж бие биенийгээ дэмжиж, урамшуулж, ядаж зүүн бүстэй байгаа юм а зүүн бүстэй одоо хөрөнгө оруулалт хийж бие биенийгээ дэмжиж ажиллах нь одоо зайлшгүй үр дүнтэй гэдгийг энд одоо та бүхэндээ хэлье. Тэгээд миний хэлэх дуртай үг бол одоо хүн амьдрч чавал идэвхтэй л амьдрах ёстой. Амьдрсан шиг амьдрах ёстой. Тийм ээ. Тийм учраас залуу охтуудаа та бүхэндээ өшөө илүү эрч хүчтэй
нийгмийн одоо харилцаанд маш сайн орч суралцаж яваарэ гэж бодъё. Миний бие бол одоо бас BNI-ийн гишүүн, манай BNI-ийн тэнд байж байна. Би BNI-ийн хамгийн одоо настай гишүүн. Гэхдээ хамгийн гол нь BNI-ийн хамгийн гоё юм нь юу вэ гэвэл насан туршдаа суралцсан, өглөгчөн өөддөг гэдэг философиэр явдаг. Тэгэхээр бидний одоо бас яг энэ хүсэл зориглууд яг энэ дээр огтлцож байгаа шүү. Бүгдэнд нь амжилт хүсье. Сайн байцгаана уу. Тэгээд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээд намайг Чимгээ гэдэг жижиг дунд үйлдвэрийн дэмжих төвийн захирал дараачдаг. Залуу бизнес эрхлэгчид эмэгтэйчүүдийн эв нэгдлийг хамгаалсан хамтдаа хөгжиж байгаа энэ сайхан SEO клубтайгаа бид нар 2 дахь жилдээ санамж гişгэ байгуулж байна. Тэгээд төр хоёрын хамтын ажиллагаа сайжруулах хүрээнд SEO клубтайгаа бид нар бол сургалт зөвлөгөө уулзалт хэлэлцүүлэг ямар ч үйл ажиллагаанд бид хамтаа ажиллах бол бүрэн боломж байгаа. Тэгээд энэ жилд бүгдээрээ илүү их хийж бүтээ. За бизнес эрхлэгчдээ дэмжих тал дээр бүгдээрээ хамтдаа зүтгэцгээе. Тэгээд бүгдэнд нь ажлын өндөр амжилтыг хүсье. Өсгөн өрөөрөм аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Нэг тайсан дээр гарсных одоо SEO клубтэйгээ хамтран ажиллах санамж бичиг үйлдсэн. Тийм учраас одоо бидний манай холбооны зүгээс би одоо дарга нэмчин дур мэдээд 1 сая төгрөгийн ханд өгөхөр шийдлээ. За манай 2 тэргүүлэгч цахим гүүрийн захирал Дижит дулам дуурмаа тэргүүлэгч 2 тагаа ингээд хамт бэлгийг гардууллаа. Тэгээд баталгаа олгож байгаа шүү. Үгүй л та хэрвээ найз охинтой эсвэл их нэртэй болсон бол тархиа бол ашиглах шаардлагагүй болдог гинэ. Ягаад гэвэл тэрний чи үргэлж эмэгтэй өнгөсдөгдөг гэж шүү дээ ерөөсөө. Тэгэхээр та бүхэн дандаа жолоод гиснэр гэж би ойлгож байна. Тэгээ эмэгтэйчүүд эрэгтэйчүүд нэг зүйлээр ялгаатай байдаг. Хатан зориг гэж ярьдаг үнэн үү? Хаан зориг гэж ерөөсөө ярьдаггүй байлээ. Хамгийн зоригтой хүмүүс эмэгтэйчүүд байдаг. Тэгэд энэ чинь олон сайхан бүсгүйчүүд ирсэн байна те. Тэгээ би зүгээр юу гэж хэлэх гэсэн юм бэ гэхээр түрүүний хэлдэг санаа. Бид нар яагаад маргалдсан юм бэ гэхээр ярилцахад цаг гаргахгүй бол хэрэлдэхэд цаг гаргана гэж зарчим байна. Та өөрөө сонгох гэж байна. Окей? Тийм учраас гэр бүл 2 чухал зүйл байдаг. Нэг нь ярилцах, хоёр дахь нь тэрвэрх. Зөвшөөрөх үү? За одоо эргэж хараа нуруугаараа нээлзэх гэж. Нуруугаараа. Окей. За. Хөшцөн байна уу, уян байна уу шалгая. Заа. 2 гараа арийнхаа өн рүү явуул да. Сунгаад, сайн сунг. Намаа хардаа сунж гин үү? Дээгүүрээ биш ээ, доогуураа. Дээр бүр гүүр ярих гэдэг нэ яах гэдэг. Энэ залуу ганц биений жаргал идлээ зогсоод байх юм. Та наашир та энэ олон бүсгүйчүүдээр ингэ цэцгэд өрсөн ирвэгээ шиглэм зогсоод. Энэ хүнийг авчих бүсгүй алгуу. Би аав. Оо заавар дуудлага худалдаа шиг юм боллоо. Ийм л байх хэрэгтэй. За нуруугаараа нээлсэн үү? Нээлсэн. 2 гараа арагшаага явуулсан уу? За явуулаад арийнхаа үнийг хүйсийг олоодохдоо. Хүйс олох тэмцээн явж гин. Олдох нь уу? Зарим хүний гараа өөр тийш яваад байна уу? Та ч нэг удаан ганцаараа байсан айгүй хэцүү байна уу? За зэрэг 1 2-ын 3 явуулсан уу? Хөөхөн бомгонуулаад бариадаг. За одоо хамгийн сүүлийн хамгийн секси дасгал байгаа. 7 руу байгуул гоцоолгоорой. 7 руу гараа доош нь унжууллаа. Унжуул. Арийнхаа өнөр болгоомжтой ойртуулаарай. Ойртуулсан уу? За гэл суугантаа хөрөн зочиг нь гаргаарай. Яваарай. За баярлалаа. За сууж болно. За намайг Нэмсрэ Огтон жаргалмаа гэдэг. За Бенекос салбарда манай Бенекос салбар 6 сарын манлайлалын хугацаатай байдаг. За энэ манлайлалын хугацаанд ажиллаж байгаа. За тэгээд цаг клубын дахандаа бас 3 жилийн баярын мэндийг хүргэе. За тэгээд за Бинаян зүгээс биднээс цэцгийн баглаатай ирсэн байгаа. Тэгээд цаг клубынхаас бүх гишүүдэд бас бид нар гарын бэлэгтээ ирсэн байгаа. Та бүхэндээ бас ажлын өндөр амжилтыг хүсье. бидэнд толгордог бэрхшээлүүд бол нэг. Тэгээ биднийг дэмжиж энэхүү үйл ажиллагаа манд хүрэлцэн нэрж уран зориг өгсөн та бүхэндээ баярлалаа. Тэгээ BNI салбараас манай бүх гишүүдэд манай ийм бас бэлэг илгээжээ. Баярлалаа. Тэгээ та бүхэндээ баярлалаа.
За танд баярлалаа. Гүйцэд хийж болно. Тэр чинь ямар ч алдаагүй хийсэн байсан ч энэ бол амжилтыг чи 20% шийдэж. Үйлдэл нь 80% нь юу вэ? Товчхон хэлчихв. Хүн төрөх чадвар. Үнтэй харилцах чадвар. Бизнесээс харилцаа мөн үү? Ерөөсөө л тийм. Та хичнээн мэдлэгч болно, хичнээн чадвартай байж болно, хичнээн ухаантай байж болно. Гэхдээ хүнтэй харилцах, хүний аргыг олох чадваргүй бол явахгүй. Зөвшөөрч байгаа гараар ирээ. Туйлын нэ. Мэддэг чаддаг байлаа гэх тэндээ гаццсан. Тэгээ зурагт үзээд хүм болоод хүмүүс олон байдаг шүү дээ. За талуудтай баяр хүргэе. Амжилт хүсье. За талуудтай 2026 оных нь ажил үйлс амжилт хүсэж чадгатай ши. За баяр хүргэе. 2000 Эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрийн баярын мэнд та бүхнийхээ 3 жилийн баярын мэндийг хүргье. За банкны нийт ажилтныхаа өмнөөс хүргье. За манай энэ Сиа клубын хувьд бол би хувь хүнийхээ зүгээс ярих. Яг 3 жилийн өмнө анхны цугларал буюу үүсгэн байгуулагчид нь анх нэгдээд анхны сургалтаа хийхэд нь одоо сургалт хийгээд
ингээд орж уулзаж учирж илаа. Тэгээд маш цаг хугацаа маш хурдан байна. За ингээд 3 тэгэхэд нэг 8 эсвэл байсан санагдаж байна. Тэгээ одоо олонгууд одоо маш олон энэ тайзан дээр багтахааргүй их олон үнэтэй болсон байна. Тэгээ үйл ажиллагаа нь маш сайн явж байгааг алсаас хардаг. Тэгээ сошиалаар харж дэмжиж та бүхний ажил үйлс нь үнэхээр сайхан яваа их баяртай байдаг. Тэгээд та бүхэндээ ер нь бол эмэгтэй хүн гэдэг бол бүх газар санхүүгийн сангийн яамны сайдын үүргийг гүйцэтгэдэг. Одоо энд байж байгаа нийт эмэгтэйчүүдийн бараг 90% нь өрхийн төсвөө барьдаг. Тэгээ бизнесийн хувьд ч гэсэндээ гэр бүлийн бизнес хийхэд эмэгтэй хүн л барьдаг. За тийм учраас та бүхэн ер нь бол одоо улс орны эдийн засгийн баталгаатай байх нөхцөл байдал бол та бүхнээс шалтгаалж байгаа гэдгийг дахин хэлье. Эмэгтэй хүн өрхийн төсвийг барьдаг. Эмэгтэй хүн одоо бизнес хийхэд төсвийг барьдаг учраас эдийн засгийн хувьд доктортой байх юм бол хөгжил өөрөө ирнэ гэсэн үг. Тэгэхээр эдийн засгийнхаа хувьд доктортой байхын тулд санхүүгийн асар өндөр мэдлэгтэй, зөв тооцоотой, зөв хөрөнгө оруулалт хийдэг, санхүүгийн шийдвэрийг зөв гаргадаг байх юм бол бүх зүйл одоо маш сайхан байна гэсэн үг. Тэгэхээр өөрөгч өөрөө сайжирна, компани сайжруул, аймаг орон нутгийн төсөвч сайжирна, аймаг орон нутаг сайн байх юм бол улс орны эдийн засгийн хувьд ч гэсэн доктортой болж чадна гэж бодож байна. Тэгээ та бүхэндээ санхүүгийн одоо энэ одоо 3 жилийн ойд дээр нь хүн болгон одоо бэлэг барьж ирж байгаа бох. Тэгээд та бүхний цугларалтан дээр санхүүгийн сургалтыг үн төлбөргүй өгнө. Тэгээ манай банкны бүх салбарынхан манай системийн нөлөө бүхий 5 банк үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нийтдээ 5 салбар 41-жээр 280 гаруй ажилтнууд одоо санхүүгийн үйлчилгээг та бүхэнд үзүүлж байгаа. Тэгэхээр энэ санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа бүх банкнаас хүссэн цагтаа санхүүгийн сургалтыг үн төлбөргүй аваарай. Энэ 26 оны туршид тэр санхүүгийн сургалтыг чи үн төлбөргүй хийж өгнө. За тэгээд та бүхэндээ ажлын амжилт хүсье, бизнес нь улам өргөжих болтугай, санхүүгийн мэдлэг нь улам их сайн байх болтугай. Тэгээд баяраа маш сайхан тэмдэглээрэй. Тэгээд ээжүүд минь, эмэгтэйчүүд минь, сангийн сайд нар минь сайн байгаарай гэж өрөөе. За юуны өмнө одоо өнөөдөр Дорн Цэцэг клубын 3 жилийн хувьд тэмдэглэж байгаа нийт одоо эмэгтэй бизнес эрхлэгч бүсгүйчүүд октод та бүхэндээ баярын дүргийа. Тэгээд ер нь бол би бас хувь хүнийхээ зүгээс тэр одоо ингээд хүмүүс галзуу санаа яриа те. Энд тэнд цуглаад нийлээд явж байвал би одоо хамаагүй яваад очиждаг тийм онцлогтой хүн. Тэгээд нэгдэж нийлж одоо те бизнесийнхээ үйл ажиллагааг хамтын үйл ажиллагааг эх орныхоо төлөө ингээд үр хөвтгөө төлөө гэдэг. Аймаг орон нутгийнхаа төлөө гэсэн энэ бүхий л зүйлд одоо нэгдэж нийлж байгаа бүх зүйл төр бол ингээд хэрвээ намайг ураад за ирээч оролцооч гэвэл би бол ингээд нээлттэй ингээд очдөг юм онцлогтой байгаа. Тэгээд та бүхний одоо нийтийн хамтын одоо үйл ажиллагаанд нь бас амжилт хүсье. Тэгээд би бас ирэхгүй байх басны шалтгаан бас байхгүй. Тэгээд нөгөө яг тэгэхээр манай Доронтын одоо хас банкны салбар дээр одоо нийтдээ ингээд зөвхөн одоо эмэгтэй бизнес эрхлэлтийг дэмжих зээл авсан одоо бараг 500-аад одоо эмэгтэй байт юм байна. Тэгээд өнөөдөр бас нөгөө тоо мэдээлэл авсан. Тэгэхээр ялчгүй одоо манай салбарын одоо үйл ажиллагаатай илүү уялдаатай байт юм байна гэж бас бид хүмүүс харж байгаа. Тэгээд өнөөдрийн одоо үйл ажиллагаанд нь амжилт хүсээд за цаашдынх нь бизнесийн үйл ажиллагаанд нь бас илүү их амжилтыг хүсээд одоо хас банкны зүгээс одоо өнөөдрийн үйл ажиллагаанд нь ингээд өнгө нэмээд сэтгэн баглаа хийж байна гэж. За тэгээд хоёрын гац хэлж байна. За баярлалаа.